хүрэлцээр таахашаа хоёр айлыг одоо цахилгаан орчин хүчээр хангахын 2 дугаар хороо буюу даригийн орчинд 12 өрхөд одоо жишг гудамж, яндангүй гудамж гэж иргэн ёо үлзий сахин танаа шин санаачлалыг дэмжиж дэвшил. Ногоон технологитой хороо төсөл сонгон шалгуулалтанд оролцсон. Сонгон хайрхан Та бүхэн мэдж байгаа Улаанбаатар хотод бол агаарын бохирдол, хөрсний бохирдлын асуудал бас нэлээд уртцаар тавигдж байгаа. Тэгээ энийг яаж бууруулах вэ? Иргэд өөрийнхөө амьдарч байгаа хашаа байшиндаа, өөрийнхөө амьдарч байгаа орчиндөө, өөрийнхөө амьдарч байгаа хороогоо өөрсдийнхөө оролцоотойгоор яаж одоо хөгжүүлж болох вэ? Яаж орчноо сайжруулж болох вэ? Тэр дундаа энэ ногоон технологи яаж нэвтрэх вэ гэх асуудлаар бол бид нар бас төсөл сонгон шалгуулад иргэдийн оролцоог нь хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, энийг дэмжигээд тодорхой хөрөмөг зарцуулаад ингэ ажиллаж байгаа маа. Тэгээд манай гэр ороллын дэд эцэг хөгжүүлэх газар маань энэ ажлыг санаачсан зохион байгуулж байгаа. Энэ бол ингээд нийтдээ жилийн турш явагдсан тийм ээ. Тийм учраас эхний одоо энэ шалгарсан та бүхэнд бас амжилт хүсье. Ер нь бол бас өнөөдөр ингээ харж байгаад бол хэрэгцээтэй тулгымцсан асуудлыг та бүхэн бас барьж авч шийдэх гэж оролцсон байна. Тийм бол их сайн санаачлага. Тэгээ та бүхэн ажилд амжилт хүсье гэж. Яндангүй гудамж гэдэг төслийг хэрэгжүүлж байгаа. Тийм. Энд бол нэг 12 айл хамрагдаад хоногийн хэрэглийн нэг айлын хэрэглээ бол нэг гэрээр тооцоход 1 кВт. Мөнгөнд төгрөг бодох юм бол 1000 төгрөг, сарын хэрэглээ 30,000 төгрөг гэсэн. Нэг айлд хэрэглэхдээ одоо энэ төсөл нь болохоор энэ чинь 17 оноос одоо 9 сарын 15-наас 18 он хүртлээ гэдэг 6 сарын хэрэглээ нэг айлын хэрэглээ бол сая орчим төгрөг босч байгаа.